Автобусанд суугаад явж байх үедээ хажуудаа суусан хүнийг юу н анзаарч хардаг уу? Би лав тийм ч их анзаарч хараад байдаггүй. Угаасаа олон нийтийн тээврийн хэрэгсэл учраас маш олон хүмүүс бууж бас сууж сул судал гарвал хин гэхгүй очиод л суудаг шүү дээ. Гэвч хэн болох нь үл мэдэгдэх нэгэн хүний хажууд очиж суутал тэр хүн генетик нь л хутаг гаргаж ирээд дайраад эхэлвэл яах вэ? Магадгүй та хамт зорчиж яваа бусад хүмүүс туслаад ямар ч хэл байсан амьд үлднэ хэмээн хариулах байх л та. Харамсалтай нь үгүй. Үүнийг ажиглагчийн нөлөө буюу bystander effect гэж нэрлэдэг. Довчхондоо олон хүн байх тусам хариуцлага сарниж алга болдогтой холбож ойлгож болно. Энэ удаагийн хэрэгээ ярьж эхлэхээс өмнө ажиглагчийн нөлөө буюу bystander effect-ийг баг зэрэг тайлбарлах хэрэгтэй байх. Яагаад ингэж хүн тусалдаггүй вэ гэхээр дараах 5 зүйлсээс болдог. Нэгдүгээрт надаас өөр хүн туслан байлгүй дээ гэж бодоод хариуцлага умартаж бусад хүмүүсийг харцандаг. Ингэснээр хин ч эхэлж хөдөлдөггүй. Хоёрдугаарт хэрвээ бусад хүмүүс тайван байгаад л байвал ямар нэгэн ноцтой юм биш байлгүй дээ хэмээн дотроод өгнээд аюулыг дутуу үнэлээд тусалдаггүй. Гуравдугаарт эвгүй байдалд орхоос айдаг. Хэрвээ би буруу ойлгосон байвал яах вэ? Хүмүүс намайг тэнэг гэж бодчихвол яах юм бэ гэдэг айцаасаа болоод тусалдаггүй. Дөрөвдүгээрт нийгмийн дүрм журам хүлээлт саад болдог. Тодорхойлбол танихгүй хүний хэрэгт оролцох нь зохимжгүй хэмээн санагдаж эсвэл энэ миний ажил биш гэсэн бодлосоо болоод тусалдаггүй. Тавдугаарт шок, гацалт үүсдэг. Гинтийн аюулын үед зарим хүн зүгээр л юу хийхээ мэдхээ болоод гацчихдаг. Яг ингээд тусламж авч чадахгүй байгаа тохиолдолд тодорхой нэг хүнийг зааж цэнхэр күртэгтэй ахаа туслаач гэдэг ч юм уу ийм байдлаар онилж тусламж хүсвэл ажиглагчийн нөлөө буюу bystander effect бараг л шууд алга болдог байна. Тэгэхээр та олон хүнтэй газар явж байгаад аюулт өртвөл заавал нэг хүнийг онилж байгаад л тусламж хүсээрэй. Эс бөгөөс танд хинч туслахгүй. Энэ удаад орон нутгийн зорчигч тээврийн автобусанд зорчиж явахдаа хажуу талынхаа зорчигчид маш хэрцгий байдлаар алуулсан Тим Маклин гэх залуугийн хэргийг ярих болно. Тимоти Ричард Маклин Жуниор буюу Тим Маклин нь 1985 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Канада улсад төрсөн амьдралаа босгохын тулд ажил гололгүй хийдэг хөдөлмөрч энгийн л нэгэн залуу байсан юм. 2008 оны 3 дугаар сард найз бүсгүйн жирэмсэн болж Тим Маклин амьдралынхаа төлөө улам илүү хичээх болсон гэдэг. Тус оны 5 дугаар сард түүний найз түүнд нүүдлийн багт наадмын асрын идэвхжүүлэлтийн ажлыг санал болгосноор Тим Маклин 11 дугаар сарыг дуустал асрыг даган мужуудаар явж аялахаар болсон. Тэрээр угаасаа өөрөө их нийтэж хүмүүстэй нээлттэй зан чанартай хүн байсан учраас энэ ажлын байр түүнд маш сайн тохирч байсан юм. Гэхдээ энэ ажил түүнд маш их таалагдж байсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас 7 дугаар сарын 30-ны өдөр ажилласаа гарч өөрийнхөө амьдардаг хотыг зорин орон нутгийн автобусанд суусан бөгөөд тэрээр Эдмонтон хотоос суусан ба өөрийнх нь амьдардаг Виннипег муж хүртэл автобусаар нийтдээ 24 цаг явж байж хүрдэг тийм хол зайтай газар байлаа. Залуугийн хувьд автобусны ард талаас 2 дахь игнэний суудалд суусан бөгөөд Эриксон хотын зогсоол хүртэл түүний хажуугийн суудал хоосон явсан боловч тус зогсоол дээр төр зогсолт хийсний дараа түүний хажуугийн суудал дээр суугаар 40 орчим насны үсээ хусуулсан нарны шилтэй Аз залуу орж ирж суусан байдаг. Тим Маклины хувьд бол хажуу суудлынхаа хүнд огтхонч ач холбогдол өгөөгүй бөгөөд жихвчээ зүгээд нүдэн анаад цонх дэрлэн хөвцөн тухай гэрчүүд гэрчилдэг. Гэтэл түүний анзаарч харж амжаагүй байсан хажуу талын суудлын залуу өөрийнхөө ачаан дотроос маш том хэмжээтэй хутаг гаргаж ирснээ гів генетик нь л Тим Маклиныг хутгалж эхэлсэн. Жихвчээ зүгээд цонх наалаад унтах гэж байсан Тим Маклин гинтийн дайралтанд өртсөн болохоор шоконд орж бараг л үг дугарч чадаагүй бөгөөд хутгатай хэрэгтнээс цугтаахын тулд боссон боловч сандлынхаа голд бүдрээд унчихсан. Түүнийг будран унахтай зэрэгцээд хутгатай хэрэгтэн дээрээс нь гарч суугаад галзуун мэтэл хутгалж эхэлсэн боловч автобусантай хамт зорчиж явсан бүх зорчигчид түүнд туслаагүй. Мэдээж энэ зорчигчид бүгд ажиглагчийн нөлөө буюу bystander effect-ийн нөлөөнд орж автобусаараа түүнд туслахаар очиагүй.
Автобусны ард талд нь нэг зорчигч хутгатай байна гэдгийг ойлгосон автобусны жолооч бусад зорчигчдыг аврахын тулд нин дээрөө зам дээр зогсолт хийж зорчигчдыг буулгасан боловч Тим Маклинийг аврах оролдлогыг огтоосоо хийгээгүй нь харамсалтай. Зорчигчид ийхүү бууж байх үед хэрэгтэн итгээд үргэлжлүүлэн хутгалсан хэвээр байснаар зогсохгүй өөр нэг зорчигч залуу тандан тусламж дуудаа хэмээн маш тайвнаар хэлсэн төдийгүй өөр хэр нэгэн лөө огт дайрч давшлаагүй. Зөвхөн Тим Маклин л дайраад давшлаад хутгалаад байсан. Ийхүү Тим Маклинаас бусад бүх зорчигчид буусны дараа автобусны жолооч хэрэгтнийг зугтаалахгүй байхын тулд автобусныхаа хаалгыг хааж түгтсэн байдаг. Замын хажууд маш олон зорчигчид буужсан үүмэн самуунтай байгааг харсан нэгэн жолооч тэдэнд туслахаар бууж ирсэн бөгөөд дараа нь ахин нэгэн автобусны жолооч тэдэнд туслахаар ирсэн. Сүүлийн жолоочийн тухайд бол маш зоригтой хүн байсан бөгөөд автобус руу орж хэрэгтэнтэй ярилцсан буулгаж авахаар автобус руу орсон боловч түүнийг орох үед хэрэгтэн Тим Маклинийг хутгалсаар байгаад толгойг нь аль хэдийн тасалчихсан байсан төдийгүй залуугийн махыг хаа сайгүй болтол нь цацаа хийчихсэн байсан гэдэг. Харин хэрэгтэн түүн лүү харангаа Тим Маклины махнаас идэж гартаа болсон цусыг нь долоож байсан ба түүнтэй ярилцах боломж угаасаа харагдахгүй байсан юм. Нийгэмд байдал биш болсон байсан тул 3 жолооч цагдаа ирэх хүртэл хэрэгтнийг зугтаалахгүй байх л хэрэгтэй хэмээн үзэж автобусны хаалгыг маш сайн хааж онгойлгохооргүй болгосон боловч хэрэгтэн автобусыг унаад зугтаахыг оролдож азар автобус нь яаралтай ослын горимд шилжүүлэгдсэн байсан болохоор хөдлөж яваагүй. Цагдаа нар ирэх хүртэлх хугацаанд хэрэгтэн хутгаараа автобусны цонхыг зөхөж зорчигчид руу Тим Маклины тасалсан толгойг харуулж байснаас болоод нийлээ хэдэн тооны зорчигчид PTSD буюу гэмтлийн дараах сэтгэл готролд хүртэл ороод амжсан. Энэ хэргийн тухай дуудлага 20 цаг 30 минутад цагдаагийн газарт ирсэн боловч энгийн цагдаа нар хэрэгтний эсрэг юу ч хийж чадахгүй тийм аимшигтай нөхцөл байдал үүсчихсэн байсан учраас зэвсэглэсэн тусгай цагдаа нарын бүлэг ирж шөнийн 1 цаг 30 минут хүртэл хэрэгтэнтэй тохиролцоо хийхийг оролдож улмаар амжилтанд хүрээгүй болохоор дайчлан баривчилсан юм. Тусгай цагдаа нарын тэмдэглэлд дурдсанаар бол хэрэгтэн баривчлагдахаас өмнө би автобусанд үрд үлдэх ёстой хэмээн хэлж байсан гэдэг. Тухайн хэрэгтнийг Винсент В. Гуан Ли гэдэг 40 настай хятад гаралтай нэгэн байлаа. Цагдаа нар хэргийн газар руу ороход дүрсэлж хэлэхэд ч бөөлжс зутгам тийм байдалтай байсан гэх бөгөөд үүнийг нь харсан зарим цагдаа нар энэ хэргийн дараа маш хэцүү байдалд орж зарим нэг нь архинд хүртэл ороод амжсан байдаг гэдэг. За яг тодорхой нөхцөл байдлыг ярих юм бол хохирогч Тим Маклины толгой тасарч дотор идэрхтнүүд нь шалаарны шидэгчсэн байснаас гадна жих хамар хил зүрхний тал хэсэг нүдэн байгаагүй. Жих хамар хил нь хэрэгтний халааснаас олдсон боловч нүд зүрхний хэсгүүд нь олдоогүй бөгөөд шинжээчдийн зөвлөлтөөр бол хэрэгтэн Винсент идчихсэн. Хэрэгтэн Винсентийн хувьд хүн хутгалж байх үедээ бүр ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй нь яг л робот мэт харагдаж байсан хэмээн гэрчнэр мэдүүлж байсан ба хохирогч тэр хоёр бие биенээ огт таньдаггүй байсан болохоор энэ хэрэг өс сонзонгийн сэтэлтэй огт байгаагүй юм. Хэрэгтэн Винсент В. Гуан Ли 1968 оны 4-р сарын 30-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсын Дандун хотод төрсөн. Бага насндаа хөгжлийн хот сургалттай хэмээн уншлагдаж 5 настайдаа л алхаж бас ярьж сурч байсан ба 9 настайдаа бага сургуульд ирсэн орсон ч онц сурдаг хүүхэд байсан. Тэрээр Уухан хотын технологийн их сургуулийг автын инженерийн мэргэжлэр төгсөж 1992 онд програм хангамжийн чиглэлээр архин нэгэн удаа бакалаврын зэрэг хамгаалсан ба 1998 он хүртэл Хятад улсдаа програм хангамжийн инженерээр ажиллаж байгаад 2001 онд Канада улс руу цагаачилж ирээд 2006 онд тус улсын иргэншил авсан. Винсентийн эхнэр болон гэр бүлийнх нь хэлснээр түүнд сэтгцийн өвчний шинж тэмдэг илэрч байгаагүй боловч аавынх нь хэлснээр бол хүүн их зөрүүд тайван бос үргэлж хөдөлдөг хандлагатай хүүхэд байсан гэж. Уул нь Винсент хоёр ч их сургууль төгсчихсэн өндөр боловсралтай нэгэн байсан боловч хэлний бэрхшээлээсээ болоод Канадад ирмэгцээ сайн ажилд орж чадалгүй байнга л хар бор ажил хийж төсөөлж байсан шигээ тийм сайхан амьдралаар амьдарч чадаагүй дээ маш их бухимдах болсон. Энэ хугацаанд тэрээр эхнэрээсээ салж орон гэргүй болж машинда хоног төрүүлж байсан ч 2005 он хүртэл бол ямар ч асуудал байсангүй. Гэвч 2005 оноос эхлээд л гинэтхэн надад бурхны дуу хоолой сонсогдож байна хэмээн ярьж эхэлсэн. Гэхдээ өөрөө энэ үед сүмд ажиллаж байсан болохоор эргэн тойрны хүмүүс нь төдийлөн тоогоогүй.
Харамсалтай нь яг энэ үеэс ахуулаад түүнд шизофрениагийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байлаа. Гэвч Винсент санхүүгийн нөхцөл байдал муу байдлаас болоод эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээнд огт хамрагдалгүй явсаар 2008 оны 6 дугаар сард байдал нь тартагтай тулчихсан юм. Хэрэг гарахын өмнөх өдөр Винсент ажилд орох ажлын ярилцлаганд орохоор орон нутгийн автобусанд суусан боловч яагаад ч юм бэ Эриксон хотын зогсоолтоор бууж үлдээд маргааш өдрөнд хүртэл гудамжинд сууж байгаад Тим Маклины автобусанд суугаад ийм хэрэг тарьчихсан. Винсент баривчлагдсныхаа дараа албан ёсоор шизофрентэй гэх оншоо авснаар хэрэг хүлээх чадваргүй хэмээн албатан эмчилгээнд хамрагдахаар болоод л дууссан юм. Өөрийнх нь хэлснээр бол түүний сонсдог бурхны дуу хоолой хохирогчийг зүтгэр хэмээн хэлж алах ёстой хэмээн ятгаснаар түүнийг хүнөсөн гэдэг. Винсент 6 жилийн хугацаанд албатан эмчилгээнд хамрагдсан боловч тус хугацаанд зөвхөн эмнэлэгтэй байгаагүй бөгөөд нөхцөл байдал нь дээрдэж байна гэх шалтгаанаар аажмаар гудамжаар ганцаараа алхах эрхтэй болж цаашлаад ганцаараа амьдрах эрхтэй болж 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсоор хязгаарлалтгүй амьдрах эрхтэй болсон гэж. Харин энэ бүхэн хохирогчийн гэр бүлийнхэнд огт таалагдаагүй бөгөөд хүүгийн хүнөөсөн хэрэгтэн ахин нийгэмд гарч ирсэн нь бусад хүмүүст аюул занал хийлэл учруулж магадгүй хэмээн үзэж байгаа. Магадгүй үнний ортойч байж магадгүй юм. Тим Маклины найз бүсгүй 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүүгээ төрүүлсэн боловч бяцхан хүү хизээж аавынхаа царайг харж чадахгүй гэх хатуу хувь тайлбарт төрчихсөн. Хэрвээ Тим Маклин бүдэрч унах үед бусад зорчигчид түүнд тусалчихсан байсан бол өдийд тэрээр амьд байх байсан биз. Ингээд ахаад нэг удаа сануулъя, хэрвээ та аюулд орсон тохиолдолд заавал нэг хүнийг онцлоод тусламж гуйгаарай. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.